За англи хэлэн дээрх одоо англичууд, америкчууд ч юм уу англи хэл дээр ярьдаг австралчууд байнга ашигладаг ийм олон хэллэгүүд байдаг. За энэ хэллэг дотор одоо нийтлэг ашигладаг нэг чухал хэллэгийг хамтдаа суралцъя. За энэ хэллэг бол to be үлэг орж ирээд about to гаваад энэний араас үлэг хувраагүй хэлбэрээр оролцсон. За жишээ нь she is about to leave. Тэр эмэгтэй орхиж явах гэж байна. За хоёр чухал хэрэглэгийг хамтдаа суралцъя. За нэгдүгээрт бол тун удахгүй болох гэж байгаа зүйлээр бид нар уг хэллэгийг ашиглана. За жишээ нь the train is about to depart. За тэгвэл вагон орхиж явах гэж байна. The movie is about to start. За тэгэхээр кино эхлэх гэж байна. За тэгэхээр тун удахгүй болох гэж байгаа зүйлээр бид нар to be үлэг about to үлгийн хувраагүй хэлбэрээр бид нар ашигладаг. За хоёрдугаар хэрэглээ бол өнгөрсөн цаг дээр явж байгаа. За өнгөрсөн цаг гэдэг бол дөнгөж саяхан болсон өнгөрсөн цаг. Бүр өнгөрсөн биш дөнгөж саяхан болсон. За жишээ нь хин нэгэн ороод ирлээ гэж хэл ороод ирлээ гэж бид нар бодоход I was about to call you. Би чам руу ярих гэж байсан шүү дээ. Тийм ээ? Энэ бол одоо дөнгөж саяхан болж байгаа үйл явдал дээр илэрхийлж байна. Эсвэл бол бид нар she was about to fall asleep when he arrived. Тийм ээ? Тэр ихтэй ирэхэд тэр одоо яг унтах гэж байсан тэр эмэгтэй. За ийм байдлаар дөнгөж саяхан болсон өнгөрсөн цаг дээрх үйл явдал дээр ашиглана. За энэ өгүүлбэрийг орчуулж комент хэсэгт оруулж өгөөрэй. За хичээл тун удахгүй эхлэх гэж байна.